Заасан басна та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon hack хичээл хайлж дугаараар та бүхэндээ хоёр зүйл үзүүлнэ. За нэгдүгürt нь болохоор ийм өнгөлөг одоо ийм шопинг тийм ээ. Нүрийн шопинг ийм постэр хийсэн байгаа. За нүрий гэдэг нь ингэж бичээд ингээд өнгөнүүд нь бол гой тод өнгөнүүдийг сонгож болох юм байлаа. За тэгээд яг нь шопинг хийж байгаа эмэгтэйчүүдийн зураг оруулсан байна. За хоёр дахь нь болохоор энэ ийм хөдөлдөг фрейм байгаа. За одоо энэ фреймийн та нар хараарай. Энэ тойрж байгаа нэр фрейм нь тийм ээ хөдөлж байгаа юм эффект байгаа. За тэгэхээр би энэ хөдөлдөг за одоо ийм хөдөлдөг арамтай тийм ээ сет байгаа коллекшн байгаа. За тэрний кодыг та бүхэнд бас энийг үзүүлэе гэж бодож байна. Өгье гэж бодож байна. За тэгэхээр за тэгээд энэ дээр бид нэг текстэн дээр нүрий гэж бичнэ. За тэгээд энийгээ бид нэг ерөөхдөө бол юм нөгөө зузаан фонт сонгон за энэ дээр голдууд бид Антоник сонгодог байгаа. За Антоник сонгочих тийм ээ. За тэгээ энэ маань ингээд өсгөнүүд маань хоорондоо ингээд нэлээд зайтай хоорондоо их ойрхон байгаа учраас өсгөнүүдийнхаа хоорондын зайг нь тийм ээ ингэж холдуулж өгнө. За тэгжээд энэ өсгөнүүдийнхаа хэмжээг бол яг нь бас нэлээд ингээд холдуулаад ингээд явчих тийм ээ. За тэгээ энэ өсгөнүүдийнхаа юуг ачаад өсгөнүүдээ бид нар бас яг нь өөр өнгөөр тэмдэглэх өнгөлөх эрхтэй байгаа. За эхлийнх нь хэдүүлээ шар өнгө сонгочихъя. За тэгээ дараагийнх нь болохоор шар улаан өнгө бол зүгээр ах тийм ээ. За ягаандаа юмрхүү өнгө авчия. За дараагийнх нь ногоо өнгө авчия. За тэг хамгийн сүүлийнх нь яхна цэнхэр өнгө авчия тийм ээ. За юмрхүү өнгө авчих яах вэ? За тэгээ энийг энтэйгээ адилхан тийм ээ элемент рүүгээ очиж жаад хэдүүлээ юу яах хэрэгтэй байгаа. Shape руугаа орно. За тэгээ shape руугаа оржоод ийм одоо shape-нуудыг сонгоно. За тэгээ энийхээ ингээд эндээ ингээд толгоос тавиад доош нь одоо нэлээ ингээд оруулчих тийм ээ. За тэгээд бас яг хөө жоох ингээд нарийнхан болгоно. За тэгээ голыг олоод за тэгээд яг нөө за ингээд оруулна тийм ээ. За энэ маань дөрвөлээ ясан яг нь жоохон юм байвал зүгээр ээ. За тэг өсгөнүүдээ бас сонгоно. За энэ дараагийнх нь болохоор лан. За тэг энийг бол яг нь бид нар энэ өнгөийг сонгосон ба тийм ээ. Янгууд чинь одоо маш олон ийм шопинг хийж байгаа зургнууд өгнө. За тэгэл яг нь эднээс нь хэдүүлээ энэ дотор ингээд тавьчих штеп. Өөр ямар юм тийм ээ. За энэ ээж болж байна. Энэ шоп зүгээр юм уу? За энийг бодвол энэ зөвхөн юм шиг байна тийм. За өөр ямар вэ? Энэ бас зүгээр ээ. Бас энэ зүгээр байж. За тэгээ иймэрхүү маягаар бол яхна энэ дэлгүүрийн нэг ингээ хийчихэж байна. За дараагийнх нь бол бид нар энийг хийх хэрэгтэй. За тхийн тулд хэдүүлээ ингээд бас юугаар сонгоно. За энэ дээр бол яхаа нэг юм ягаандаа өнгө сонгочихъя. За тэгээ текстэн дээр бид нар lactofit гэж бичнэ. За тэгээд энийг болохоор бол яхаа хэдүүлээ фонтын бол яг нэг гэхээр Bangers гэсэн фонт сонгоно. За ийм фонт сонгоно. За тэгээ энэнийхээ өнгийг сонгохтой хэдүүлээ өнгө рүүгээ очиж жаад за ер нь бол яхав гэхээр нэг ийм gradient өнгө сонгочих заяа. За gradient өнгө. За ийм шар ч юм уу тий. За тэгээд энэнийхээ очиж жаад хэдүүлээ юу яах нь. За энийг шар за тэгээд дахиад нэг шар ячий тийм ээ. Энийг бол бас яг нэг хэдүүлээ шараар сонгочих. За энэ угаасаа шар байгаа юм чинь тийм ээ. Шарынхаа энэ нөгөө кодыг аваад за энэ дээр бас яг нэг кодыг тавьчихна. За ингээ хоёр шар. За тэгээ энэ нь болохоор юм оранж өнгөтэй сонгочихно тийм ээ. За тэгвэл энэ дээр яг хэдүүлээ энийг сонгож чинь доотлол нь юм оранж дээдлэл нь юм шар өнгөтэй. За ийм болгож байгаа. За дараа нь текст чинь. За текстэн дээр за энийг хэдүүлээ бас юм цагаан өнгөөр сонгоод
За цагаан өнгөөр сонгоо. За фонта бас бид нэр юу хав гэхээр Luckist гэсэн юугаар сонгоно. За тэгээ иймэрхүү болчин тийм үү. За тэгэнгүүт энийг ингээд дэдэлт нь ингээд тавьчихна. За тэгээ энийг бид нэр ингээд даунлоод хийж авна. За даунлоод хийж авахдаа бол яах вэ гэхээр PNG файл, за тэгээ transparent, за тэгээд энэ дээр current page гэдгийг татчихад ингээд яах нь даунлоод хийгээд авчихна. За энэ дээр 6 гэд хадгалж идэрлээ тийм ээ. За тэгээ энийг одоо ингэж дэлэтэлчихэж жаад саяхаага авчирна. 6 гэд тийм ээ. За тэгээд энэ дээр энийг бид энэ хамгийн нааталт байгаа тийм ээ edit руугаа орж байгаа. Тэгээд shadow гэж орж жоод outline. За тэгээд outline-ийнхаа хэмжээг ерөөхдөө бол нэг юм. За энэгээр ингээд тааруулчин. За юу надад бол нэг иймэрхүү жоохон зузаантай байл зүгээр санагдчихэв. За тэгэл энэ маань ингээд бэлэн болчин тийм үү. За тэгээ энийг бид нар яхаа ингээд жоохон дээш нь тавиад за тэгээд юу яачи фотос руугаа очоод тэгэлээ Christmas гэж биччихээд юм Christmas-ийн одоо нэг тийм зураг олоод ингээд background хийчих заяа. За тэгээ би болохоор энийг авсан байгаа. За тэгээд за би энэ кодыг өгч. Энэ код маань бол яах вэ гэхээр энэ зурагнуудын энэ юунуудын элемент руугаа очиж жоод тийм ээ. Энэ кодоо ингээд бичингүүд чинь одоо ийм хөдөлдөг арамнууд байгаа. За одоо эднээсээс та нар яах нь шинэ жилийнхаа аюуг сонгож байна. Жишээ нь одоо ийм байж болно болж байна тийм үү юмрхүү. За аль нь ч яж болно энэ байж болно. За тэгээд ерөөхдөө бол эдгээр бүгдээр ийм Christmas-ийн өнгөстэй ийм хөдөлдөг арамнууд байгаа. За тэгээд энэ дээр бид нар яах нэг Christmas-ийн зургийг оруулчихна. За тэгээд би болохоор энэ зургийг бас яар зурулаад тавьсан байгаа юм. Christmas-ийн малгай өмсүүлээд нөгөө юм хтэйтэй. За тэгэд ингээд бэлэн болчихчин тийм ээ. Тэгэхээр энэ бас аягүй зүгээр тийм арам байгаа. Одоо Christmas болж байгаа юм чинь тийм ээ. Шинэ жил болж байгаа болохоор юм шинэ жилийн уур амьсгалтай. За ингээд энэ бичлэгэд бас баярлалаа баяр таа.